Сайн байцгаана уу? Бүтэн өдрийн мэнд. За би YouTube суваг дээр нэг дараагийнхаа сэдвийг хамтдаа сонгоё гэд санал хураалт явуулсан. Тэгээ цөөхөн хэдэн хүн санал өгөөд ямар сэдвүүд байсан бэ гэхээр бид нар ер нь яагаад манифест хийх чадвартай байд юм бэ гэдэг сэдв. Хоёр дахь нь болохоор гоо үзэсгэлэнт манифест хийж болох уу? Тэгээ энэ хоёр сэдвээс сонгоороо тэгээ би дараагийнхаа бичлэгийг бэлтгэх болно гэх. Тэгээд яг 50-50% л саналтай явж байгаа. Тэгээд хамгийн сүүлд харахад яагаад бид нар манифест хийх чадвартай байд юм бэ гэдэг сэдв нь сонгогдсон байсан. Тэгээд гоо үзэсгэлэнт манифест хийж болох уу гэдэг дээр санал өгсөн хүмүүс минь битээ санаа зовоорой. Би дараагийн бичлэгээрээ тэр сэдвийн талаар ярих болно. Тэгээ өнөөдөр бүгдээрээ яагаад ер нь хүн ингэж манифест хийх чадвартай байд юм бэ гэдэг талаар ярилцсан. Энийг ойлгочих юм бол бид нар бас манифест хийж хүсэл мөрөөдлөө биелүүлэхэд маань илүү амархан болох болно. За тэгэхээр хорвоо ертөнцийг бүгдээрээ бодоод үзье те. Юунаас бүрлдсэн байдаг вэ гэдгийг нэг бодоод үзье. Өмнө нь болохоор ингээ физикийн шинжлэх ухаанаар хорвоо ертөнц бол ингээ атомоос бүтцэн гэж заадаг байсан шүү дээ те. Электрон, протон, нейтрон гэд. Харин дараа нь квантум физик гэж шинэ тийм энергийн шинжлэх ухааны салбар гарч ирээ. Тэгээд энэ атомын чинь дотор ийм энерги гэдэг ийм хоосон чанартай зүйл байд юм байна. Тэгээд энэ хорвоо ертөнц атомоос үүсээгүй ийм энерги гэдэг зүйлсээс бүтдэг юм байна. Хорвоогийн бүх зүйл энергиэс бүтдэг юм байна гэдгийг олж нээсэн байдаг. Тэгэхээр хорвоо ертөнц гэдэг чинь өөрөө энерги юм байна. Би энерги, миний энэ ярьж байгаа сэдв энерги, таны үзэж байгаа энэ дэлгэцтэй та компьютер дээр ч юм уу эсвэл гар утсан дээр ингээд харж байгаа бол энэ гар утас гэдэг чинь энерги миний энэ байраа сууж байгаа дэвтэр хүртэл энерги. Тэгээ бүх юм энерги байт юм байна. Тэгэхээр тэр энерги нь өөрөө хязгааргүй олон төрлийн энэ үйлдэлээрээ ялгагдаж байдаг. Жишээлх юм бол халуун үүдний температурыг ингээд Цельсиээр хэмждэг шүү дээ, тэ. Энергийн олон төлөв байдлыг үйлдэлээр нь хэмждэг. Тэгэхээр энергийн үйлдэлүүдийг нь ингээд маш хялбархан жишээгээр яриад үзэх юм бол ийм 1000 давхар байшинтай зүйрлэж болно. Хүн ингээд ертөнцийн амьдарч байхдаа өөрийнхөө энергийн түвшнээс шалтгаалаад тэр 1000 давхар байшингийн аль давхарт нь амьдрах вэ гэдэг нь шийдэгддэг гэд ойлгочих болно. Жишээлх юм бол Будда, Есүс гэх мэт тийм мундаг гээрэлт хүрчсэн хүмүүс маань 1000 давхарт эсвэл 1000 давхрын дээвэр дээр амьдарч ийн гэсэн үг ч юм уу. Энгийн хүмүүс болохоор нэг 250-аас 300-ийн хооронд 300 дахь давхрын хооронд гэж ойлгож болно. Яг энергийн түвшин, ухамсарын түвшнөр. За харин тэгээ бүр муу хүмүүстэй тийм хорон санаатай тийм psychopath хүмүүсийг ингэж хорлж идэг тийм муу хүмүүс байх юм бол тэдэр нь эрдмэр даалмолон давхарч гэдэг юм уу бүр ингэж доошлоод явна гэж ойлгож болох нэ. Тэгэхээр бид нар өөрөө ямар энергитэй байна, тэрнээсээ шалтгаалаад ямар амьдралыг туулах вэ гэдг нь шийдэгддэг байх нь. Тэгэхээр хорвоогийн бүх зүйл энерги. Бид нар хорвоо ертөнцийн амьдарч байхдаа тэдгээр зүйлсийг хэрхэн ямар энергитэй вэ гэдгийг нь мэддэг вэ. Тэгэхээр хүн мэдрэмжээр 5 мэдрэхүү, 6 мэдрэхүүгээрээ тэдгээр хорвоогийн бүх энергийг ингэж мэдэрж ойлгож авч идэг. Жишээ нь ямар нэгэн аягтай цай байла. Тэр халуун юм уу хүүт юм уу гэдэг ингээ гараараа мэдэрнэ. За ингээ нүдэрээ харахгүй байсан чинь ингээ үнэрлж байгаад энэ кофе юм уу цай юм уу гэдгийг мэдчихнэ. Энд чинь өөрөө үнэрлэх мэдрэхүүгээрээ, харах мэдрэхүүгээрээ тухайн зүйлийн ингээд энергийг нь бид нар хүлээж авч байгаа. Харахгүй, үнэрлэхгүй, барихгүй байсан ч жишээлх юм бол зарим хүмүүс ингээд зүгээр л ямар шалтгаангүйгээр тэр хүнтэй найзлах юмсан, энэ ямар гоё хүн бэ, юм ярьж үзэх юмсан гэж хүсдэг хүмүүс биднэрт байдаг те. Эсвэл ямар шалтгаангүйгээр ингээд зүгээр л зай барихыг хүсдэг. Бүр харцч тулгархгүй ингэж өнгөрхийг хүсдэг тийм сөрөг энергитэй хүмүүс гэж бас байдаг шүү дээ. Тэгэхээр бид нар энэ хорвоо ертөнц дээр бүх зүйл энерги бид нар тэдгээрийн ямар энергитэй вэ гэдгийг өөрийн мэдрэхүүгээрээ мэдэж авч байдаг. Тэгэхээр бид нар энэ амьдрал дээр ингээд мэдрэх гэж төрсөн гэж бараг хэлж болохоор аахгүй юу. Хорвоо дээр ингээд бидний ямар энергитэй байгаас шалтгаалаад ингээд тэр 1000 давхар байшны аль нэг нь ч ингэж алинд нь ч ингээд амьдралаа туулж магадгүй. Гэхдээ тэр 1000 давхар байшингийн мянгууланд нь таны мянган өөр хувилбар байгаа.
таны мянган өөр хувилбар, мянган давхарт ингээд давхар болгонд та байгаа. Гэхдээ та өөр амьдралыг туулж байгаа. Таны харин ухамсарын түвшин хэр байгаагаас шалтгаалаад та аль давхрыг нь мэдрэх вэ? Аль давхрыг нь туулж үзэж амьдрах вэ гэдг нь шийдэгддэг гэдээ ойлгож байгаа хэрэгтэй. Тэгээ бидний ингээд ухамсар тэлээд хорвоо ертөнцийн талаар мэдэх тусам бид нар ингээд ямар нэгэн зүйлийн талаар мэдэх тусам ингээд тухайн зүйлийг хайрлах, бишрэх. Шинжлэх ухааны салбарын эрдэмтэдтэй маш олон төрлийн салбар байгаа. Мөөг судалдаг, эсвэл физикийн шинжлэх ухаан, математикийн шинжлэх ухаан, химийн шинжлэх ухаан гэдэг. Тэдгээр хүмүүс чинь тухайн зүйлээ судлах тусам ингээд дурлаад тэр зүйлдээ ингээ хайртай болоод тэрийг судлахын тулд ингээд амьдралаа зориулсан байгаач яг тэр шиг ингээд бидний ухамсарын түвшин хаашаага илүү их тэлж байна. Тэр зүйлээ ингэж үзэж туулж тэр зүйлээрээ амьдрч байдаг. Тэгээд тэр зүйл нь бэлтгэсэн байгаа тэр хувилбарын тэр нэг давхарлуугаа ингээд бид нар shift хийгээд очичдаг байх нэ гэж ойлгож болно. Тэгээд дээрэс нь энэ энерги гэдэг зүйл чинь өөрөө ийм хязгааргүй олон ийм потенциал буюу боломжтой байж байдаг. Бидний мэдрэмж гэдэг бол бидний амьдралаа бүтээх хамгийн чухал эрдэнэс гэж ойлгож болно. Тэгэхээр энерги гэдэг чинь өөрөө бидний ийм төлбөрөө төлдөг нэг мөнгөнд тэмдэгтэн байгаа аахгүй юу? Би энергид зориулсан зүйл маань миний амьдралд бодит болон биелэх болно. Би өөрийнхөө энергиээр тухайн зүйлийг ингээд бүтээх болно. Тэгээ жишээгээр тайлбарлах юм бол би ингээд энергиэрээ төлбөрөө төлөөд тэгээд хорвоо ертөнцид надад тэрийг маань ингээд бодит болгон биелүүлээд ингээд өгдөг байх нь шүү дээ. Тэгэхээр тэр энергийг хорвоо ертөнцид төлөх төлбөрийн хэрэгсэл гэдэг юм ба. Чинь бид нар мөнгөөрөө хэрвээ бид нар маш их мөнгөтэй бол маш олон төрөл зүйл худалдаж авах боломжтой зүйлсүүдийн маань төрөл зүйл ихсээд явна шүү дээ. Тэгэхээр бид нар төлбөрөө төлөхдөө биллионер төлөх юм уу, картаар төлөх юм уу, банкар шилжүүлэх юм уу, мобайлтын маш олон хувилбар байдаг. Яг тэр шиг бид нар энэ энергийг хорвоо ертөнцид юугаар төлдөм бэ гэхээр анхаарлаараа төлж идэг. Анхаарал гэдэг бол бидний төлбөрийн хэрэгсэл байж идэг. Анхаарал гэдэг бол тиймээс маш чухал зүйл байдаг. Тэгээ дээрэс нь би юу яаж яадаг байхгүй юу? Миний юм talking toddlers гэдэг бас нэг YouTube сувг байдаг. Тэрэн дээрээ би дандаа ингээ хүүхдийн хүмүүжлийн тухай тарих, хүүхдийн тарих сэтгэн бодох чадварыг хөгжүүлэх тухай ингээ бичлэгүүдийг бэлддэг. Тэгээ би энэ талаар маш олон ном уншдаг. Тэр бүх номон дээр байнга давтагддаг. Хүүхдийн тарихыг яаж хөгжүүлэх юм бэ гэдэг асуултын хамгийн суур хариулт нь хүүхдийн анхаарал төвлөрөх чадвар байдаг. Анхаарал төвлөрөх чадвар хөгжөөгүй байх юм бол хүүхэд ингээд бусад ур чадварыг хөгжүүлэхэд ингээд бэрхшээлтэй болно гэж ярьдаг. Тэгэхээр хүний хамгийн суур ур чадвар бол өөрөө анхаарал төвлөрөх чадвар гэж. Тэр бол бидний ертөнцид төлж байгаа энерги төлөх төлбөрийн хэрэгсэл байж байдаг. Тийм учраас би яг бид нар анхаарлаа зориулсан зүйлээ мэдэрдэг. Бид нар 6 мэдрэхүүгээрээ тэр анхаарлаа зориулсан зүйлээ мэдэрдэг. Би ямар нэгэн зүйлийг ингээд барьж авлаа. Би ингээ ямар мэдрэгдэж байгаа вэ гэдгийг би ингээ арьсаараа хүрж гин. Би ямар өнгөтэй вэ гэдгийг нүдэрээ харж гин. Хэдий би энийг ингээ барьж байгаа боловч би анхаарлаа ингээ утсандаа хандуулсан байх юм бол би энэ үзгийг барьж байгаа гэдгийг мартна. Энэ зүйл миний тархинд яг одоогоор ингээ оршихоо болно. Тэгэхээр миний ингээ утсан дээрээ харж байгаа хүн утсан дээрээ харж байгаа контент маань миний амьдрал болж хувирна. Яг би энэ цаг мөчид энэ подкастыг яриад сууж байна. Би энэ подкастэнд өөрийнхөө амьдралынхаа цаг энергийг зориулж байна. Подкаст гэх юм уу энэ бичлэгэнд. Тэгэхээр энэ яг цагт энэ бичлэг миний амьдрал болоод хувирж байгаа байхгүй. Тэгээ яг цагт та бас энэ бичлэгийг үзээд сууж байгаараа та өөрийнхөө анхаарлыг энэ бичлэгэнд хандуулж байгаагаараа та амьдралаа энэ мэдээлэлд зориулж байна гэсэн үг. Та энэ мэдээлэлд амьдралаа зориулснараа таны энерги энэ мэдээлэлтэй ингэж уялдан хувраад таны амьдралын сонголт шийдвэрт ингэж нөлөөлөө таны амьдрал таны хүсэж байгаа зүйл ингэж биелэлээ олно гэсэн үг. Тэгээд таны сонссон бүхэн чинь ингэж таны толгой дотор бодогдно. Тэгээд миний ярьж байгаа зүйлс танд ингэж мэдрэгж байгаа. Та энийг чихээрээ сонсож байгаа. Та миний царайг ингэж нүдэрээ харж байгаа. Тэгэхээр та миний энергийг мэдэрж байгаа.
гэсэн үг ээ. Тэгээд таны анхаарал та одоо жишээ нь намайг сонсож байхдаа шал өөр юм хийж явах юм бол миний үг ингээд таны чихний хажуугаар урсаад та миний ярианд ерөөсөө энерги чинь зарцуулахгүй өөр тэр хийж байгаа одоо гэр орны ажил байд юм уу, хоолоо хийж байгаа юм уу, эсвэл одоо ингээд компьютер дээр ажиллаж байгаа ч юм уу, тэр зүйлс чинь таны энерги шилжинэ гэсэн үг. Тэгэхээр тамны ярьж байгаа юм ерөөсөө ойлгохгүй гэсэн үг. Тийм болохоор би яг энийг ингээд маш сайн ойлгосон учраас бид нар анхаарсан бүхэндээ энерги зориулцдаг. Тэгээд тэр бүхнээ бид нар амьдралдаа биелүүлчихдэг юм байна. Тэгээ бид нар ингээд мэдгүйгээсээ болоод үүнийг мэдгүйгээсээ болоод ингээд ухамсаргүйгээр маш олон одоо зүйлсүүдэд ингээд анхаарлаа хандуулсаар агаад тэгээ санамсаргүйгээр тэдгээр зүйлсүүд нь бидний амьдралд ингээд биелэлээ олцохоор бид нар тэр зүйлийг карма гэж нэрлэдэг байдаг. Одоо жишээ нь одоо хүмүүс ингэж ярьдаг шүү дээ. Муу юм хийгээд өөрт нь муу юм тохиолддог. Эсвэл сайн юм хийгээд өөрт нь сайн юм тохиолдох тэр үүлийн үрийг хүмүүс карма гэж нэрлэдэг. Гэхдээ энэ бол бүр ингээд яг нэг юм нүгэл буйны тухай ойлголт ерөөсөө биш аахгүй юу? Энэ зүгээр л бидний энергийн түвшин ямар байна вэ? Бид юунд анхаарч байна вэ гэдгийг биднэрт харуулж идэг зүйлийг карма гэж байдаг. Тэгээ ингээ ухамсаргүйгээр ингээд одоо сөрөг мэдээлэл уншаад сөрөг мэдээлэл сонсоод одоо жишээ нь янз бүрийн гэмт хэргийн тухай аллагыг хүчирхийллийн тухай подкастуудыг байнга сонсоод байлаа гэж бодъё. Тэдгээр зүйлсүүдийг одоо ийм бага давтамжтай ийм сөрөг мэдээллүүдийг сонсох тусам бидний анхаарал тэдгээр зүйлсүүдэд шилжээд бид нар тийшээгээ ингээ өөрийн мэдлгүй энерги урсгаад тухайн сөрөг давтамжтай одоо өөрийнхөө тэр 1000 давхар байшны амьдарч байгаа давхрыг ингээ бууруулцдаг. Тэгээ бид нар ингээд доод давхар руу шилжчихэр чинь бидний амьдралд ингээд сөрөг үйл явдлууд тохиолдох магадлал нь ингээд нэмэгдчихэж байна гэсэн. Яг л бид нар тэр үйлдэлээ өөрийнхөө энергийн давтамжийг ингээ бууруулчаар одоо сөрөг зүйлс бид нар тохиолдох нь байна шүү дээ. Тэгээ дээрэс нь тэгээд ингээ сөрөг давтамжтай байгаа үед сөрөг мэдрэмжтэй байна гэсэн. Тэгээ ингээд ийм стресстэй, бухимдалтай байхаар чинь бид нар яалтчгүй бусад хүмүүст ийм одоо сөрөг хандлага, сөрөг хариу үйлдэлийг үзүүлнэ. Тэгээ ингээ хүмүүс рүү муухай аашлан стресстэйсэндээ болоо тий. Тэгээд тэр маань биднэрт ингээд эргэж ирээд биднэрт ингээ үйл үүрээр муу юм тохиолдож байгаа юм шиг санагдана. Эсвэл яг эсэргээрээ ингээд сайхан юм сонсоод амьдралын тухай, аз жаргалын тухай, хайр инэрлийн тухай ингээ мэдих тусам энэ амьдрал гэдэг чи ямар гоё үзэсгэлэнтэй байд юм бэ? Амьдрал гэдэг чи ямар гоё ид шидийн байд юм бэ гэдэг тэр тухай ингээ бодох тусам бидний илүү их аз жаргал, итгэл найдвар, тэ хайр инэрлийг ингээ мэдрээд бид нарын юм энергийн түвшин нэмэгдээд тэгээ бидний ингээд амьдарч байгаа давтамж, давхар маань ингээд нэмэгдэх тусам бид нар ингээд цаанаасаа аз жаргалтай, гэрэл гэгээтэй бусад хүмүүсийг хайрламаар тэгж санагддаг. Тэгээд тэр бусдыг хайрламаар санагдсандаа ингээд сайн сайхан хийсэн үйлдэл. Тэгээ аль хэдийн ингээд өндөр давтамжтай, өндөр давхартай амьдарч байгаа учраас бидэрт ингээд азтай байх, гоё боломжууд тохиолдох магадлал маань нэмэгддэг гэсэн үг. Тийм болохоор яг үүлийн үрээрээ бид нар ингээд биднэрт сайн сайхан юм тохиолж байгаа юм шиг санагдаад байдаг. Гэхдээ энэ бол манифестийн бас нэгэн төрөл. Гэхдээ ухамсаргүйгээр л манифест хийсэн гэсэн үг. Харин яг ухамсартайгаар би яг энэ амьдралыг сонгож байна. Би амьдралдаа энэ зүйлийг туулахыг хүсэж байна гэдэг зүйлсээ ингээд ухамсартайгаар зоригтойгоор биелүүлэхийг манифест гэдэг байгаа. Ухамсаргүйгээр, зориггүйгээр, санамсаргүйгээр өөрийн мэдлгүй одоо өөрийнхөө ухамсарын түвшинд алт ухамсардах мэдээллээс шалтгаалаад биелүүлчихсэн хүслүүдийг карма гэж нэрлээд байдаг байх нэ. Тэгэхээр энэ хоёр маань нэг зоосны хоёр тал гэж ойлгож болно. Тийм учраас би яг энэ зүйлийг маш сайн ойлгосон учраас ерөөсөө тийм одоо сөрөг контентийг үздэггүй. Ерөөсөө тийм гэмт хэрэг хүчээр хийлийн тухай юм үзэхгүй, сонсохгүй, аимшигын кино үзэхгүй, аллагтай тийм одоо муухай кино үзэхгүй, аль болох муухай мэдээнээс хоол. Тийм болохоор би ингээд бүр Facebook-оо устгацсан. Яг хөө миний хаяг байгаа. Гэхдээ би аппликейшн устгацсан. Тэгээ ерөөсөө ордоггүй гэх мэт. Тэгээд би ингээд YouTube дээрээ өөрөө тарих ухамсарыг хоололж байгаа тэдгээр мэдээллүүд маань аль болох эерэг сайн сайхан одоо хайр инэрл хорвоогийн сайн сайхан зүйлсийн тухай байлгахыг би хичээдэг. Бас энийг хүүхдүүдтэй зааж тайлбарлаж өгөхийг хичээдэг.
За тэгэхээр бидний амьдрал гэдэг чинь өөрөө яг нэг юм хамгийн чухал зүйл нь мэдрэмж байдаг. Бидний ерөөсөө шүү дээ тий амьдрал дээр хамгийн чухал зүйл нь одоо ингээд амьдралдаа татан дуудаж байгаа энэ материаллык зүйлс гэхээсээ илүү тэр материаллык зүйлс болон одоо материаллык бус зүйлсүүд нь биднэрт ямар мэдрэмж төрүүлж ийнэ вэ гэдэг нь илүү чухал байдаг. Яагаад гэвэл бид нар энэ хорвоог орхиод явна шүү дээ. Бид нар энэ хорвоог орхиод явахдаа тэдгээр одоо материаллык бус бүх зүйлээ энэ хорвоо дээр нь орхиод үлдээгээд явна. Тэгээ энэ хорвоогийн энергийг хорвоо дээр нь үлдээгээд явна. Зүгээр л би тэр зүйлийг ингээд үзэж хараад амсаж үзээд тэгээд энергийг нь мэдэж аваад тэгээд буцаагаад өгөөд бид нар энэ хорвоог орхино. Тэгэхээр энэ материаллык зүйлс яг тэр энэ материал гэдэг зүйл нь өөрөө тиймч чухал биш. Харин тэр зүйл надад ямар мэдрэмж өгч байна вэ? Энэ зүйл миний амьдралыг хэрхэн өөрчилж байна вэ гэдэг нь илүү чухал байдаг. Тийм болохоор хэрвээ та бүхэн маань ингээд юм сайхан зүйлсүүдийг тэ энэ амьдралын энэ эд шидийг тэ энэ амьдрал гэдэг чинь мөр юм үлгэрийн юм шиг тийм байгаа аахгүй. Одоо би ингээд энэ манифестийн тухай одоо ертөнцийн тухай ингээд суралцах тусам хүүе ингээд хорвоо ертөнц гэдэг чинь ямар эд шидийн юм шиг юм байдгийм бэ гэдгийг ингээд улам бүр мэдэх тусам тэр зүйлсүүд ингээд надад ингээд ил болоод миний амьдралд ингээд бүр гайхмаар үлгэрийн гэмээр ингээд зүйлсүүд тохиолдоод. Тийм учраас бид нарыг ийм одоо энэ амьдрал дээр ийм одоо эд шидийн мэт амьдралыг ингээд маш олон амьдралыг туулах юм хязгааргүй олон төрлийн ийм одоо боломжууд байгаа учраас бид нар тэдгээрээс алийг нь туулж алийг нь амьдрах вэ гэдэг нь бидний мэдрэмж бидний ухамсардах энэ мэдээлэлээс шалтгаалж идэг. Хорвоо дээр чинь ингээд юм бүхэн сайн, муу, хар, цагаан, халуун, хүүтэн гэдэг ингээд хорвоо дээр чинь бүх зүйл ингээд юм duality буюу юм хоёр талтай байж идэг шүү дээ. Ер нь бол юм хязгааргүй олон талтай байж идэг. Гэхдээ тухайн зүйлийг одоо сөрөг гэж хүлээж авах уу, эерэг гэж хүлээж авах уу гэдэг нь бидний одоо аль давхарт байгаагаас шалтгаалж идэг байхгүй юу? Хэрвээ ингээд бүр өндөр давтамжинд амьдардаг хүн одоо байх юм бол те хамсрын одоо дээд түвшинд хүрсэн, гэгээрсэн тийм хүмүүс байх юм бол амьдрал нь юу ч тохиолдож исэн тэдгээр хүмүүст зовлон болж чадахгүй. Яагаад гэвэл би одоо нэг өмнөх бичлэгээрээ юу аасан шүү дээ. Жишээ болгож ярьж ирсэн нэг юм одоо аяг усанд атга давс хийвэл яах вэ гэд тэр жишээ ярьдаг шиг одоо ингээд жоохон хүүхдүүд чинь жижигхэн зүйлсээс маш их мэстгэл хөдөл, маш их одоо зовлон тэр уйлах, уур уцаар гэдэг зүйлийг мэдэрдэж шүү дээ. Тэнгуут бид нар ингээд том болсоор хагаад одоо юм олон зүйлсийг ингээд мэдсээр хагаад өмнө нь ууралдаг байсан, өмнө нь гунигэлдэг байсан тэр зүйлсүүдээ одоо жишээ жоох хүүхдээ ээж нь байхгүй ээжигээ дагаад уйлжила гэж бодъё. Харин одоо бол бид нар те ээж байхгүй, ээжийнхээ хажууд биш байсан ч миний ээж ингээд өөр одоо гэртээ ч юм ажил дээр байгаа гэдгийг нь мэдж байгаа учраас бид нар ерөөсөө ээжигээ ингээд санаал уйлж муулаад ерөөсөө тэгдэггүй шүү дээ. Тэгээ бид нар ингээд альва зүйлийг мэдэж авах тусмаа ухамсар маань дээшээ тэлэх тусмаа зовлон багасч идэг дагаад. Бидний ухамсарын сав гэдэг ингээд цаанаасаа өгөгдсөн байлаа гэж бодоход тэ одоо хар ба цагаан чулуугаар тэр савыг ингээд дүүрэж цагаан нь их байвал ингээ хар нь багасна тий. Хар нь их байвал цагаан нь багасна. Тийм болохоор бид нар аль болох ингээд юу авах хэрэгтэй. Эерэг сайхан мэдээллүүдийг үзэж авах хэрэгтэй. Тэгээд бид нар одоо ингээд амьдралаа хараад, ажиглаад үзэх юм болвол одоо ингээл өдөр ирэх тусам, жил ирэх тусам амьдрал улам хэцүү болоод идгийг та хэд маань анзаарч байна уу? Одоо яагаад ингээд жил ирэх тусам өвчлөл нэмэгдээд идэв. Жил ирэх тусам хор тавдрын одоо тоо нэмэгдээд идэв. Жил ирэх тусам яагаад төрөлт багасаад идэв бэ те? Ингээд гадны хөгжингүү орнуудад яагаад жил ирэх тусам ингээд амьтад улам л ховрдоод, байгаль эколог улам л муудаад амьдрал улам хэцүү болоод байгаа юм бэ гэдгийг та хэд анзаарч ирсэн үү? Тэг яагаад ингэж байгаа вэ гэхээр одоо би ингээ бүх зүйл хоёр талтай байдаг гэж ярьлаа шүү дээ. Тэгэхээр хэрвээ манифест хийх чадвартай хүн гэж байгаа бол тэрний нөгөө тал те зоосны нөгөө талд манифест хийх чадваргүй юм тодорхой хэсэг бүлэг байх нь ингээ тодорхой болж байгаа байхгүй. Тэгэхээр тэр манифест хийх чадваргүй өөрийн гэсэн тийм одоо хайр, энерги
тийм бүтээх чадваргүй тийм хэсэг бүлгүүд нь маш доод давтамжийн тийм хэсэг бүлгүүд нь өөрийнхөө одоо тэр сөрөг хүсэл зорилгоо биелүүлэхийн тулд чаддаг одоо хүний манифест хийх чадварыг өөрсдийнхөө хүсэл зорилгод ингэж ашиглаж тэгээд одоо тэр зорилго нь одоо өөрсдөө ингэж маш муу давтамжийн одоо муу хүмүүс гэх юм уу муу одоо тийм хэсэг бүлийг итгээдүүд учраас ингэж бүх зүйлийг ингэж нураах, улам нуутгах, мөхөл рүү нь ингэж одоо татах, чирэх тийм одоо зорилготой юм хөтөлбөрийг боловсруулад ингээд тэрийг ингээ хүн төрөлхтөн мэдхгүй явсаар агаад ингээд одоо ийм нөхцөл байдал дэлхийн ертөнцийг аваачсан амьдралыг ажиглах тусам хэрвээ ингээд хүн төрөлхтөн дайсан гэж байвал хэрвээ тэр нь ингээд байгаль экологи хүний эрүүл мэнд одоо хорвоогоор дүүрэн те одоо хүчирхийл дайн дажин тэдгээр зүйлсүүд чинь хүн төрөлхтнийг ингээ 3D матриц дотор төгжих гэж оролддог хичээдэг тийм нэг хэсэг бүлэг этгээдүүд байгаа хгүй юу. Тэгээ 3D матриц гэдэг бол юу байдаг вэ гэхээр зөвхөн шинжлэх ухаан үнэн. Тийм бурхан сүнс мүнс тийм өдөө хийсвэр юм ерөөсөө байхгүй. Энэ хорвоо ертөнц гэдэг чинь ертөөсөө л юм одоо санамсаргүй нэг юм дэлбэрэлтээс үүссэн. Тэгээд одоо техник технологи бол хамгийн одоо шилдэг зөвхөн шинжлэх ухаан үнэн шинжлэх ухаан батлагдаагүй зүйлсүүд бол хуурамч тэдгээрт итгэдэг хүмүүс бол харанхуй бүдүүлэг гэж одоо ярьдаг нь одоо яг энэ 3D матрицыг ингээд дэлхийд даяар түгээгээд тэрэн дотор ингээ хүмүүсийн ухамсарыг төгчих гэсэн тэгж төгжснээрээ хүмүүсийн манифест хийх чадварыг ашиглаад өөрийнхөө тэр одоо даалт муу одоо хүсэл зорилгодоо ашиглах гэсэн тийм нэг хэсэг бүлэг. Тийм болохоор бид нар тэдгээр хүмүүсийн одоо атгаг тэр одоо санаанд нь орохгүй тул тэр 3D матриц дотор төгжигдэхгүй тул яагаад гэвэл хүмүүс чинь нэштэй тийм олон хэмжээст ертөнцид одоо зэрэг оршиж байх боломж маш өндөр байгаа байхгүй. Хэрвээ та хэд миний манифестийн шинжлэх ухаан гэдэг сургалтыг маань яг бонус хичээлийг сонсох юм бол одоо би ерөөсөө юм зарах гаагүй. Энэ бол ингээд миний token tolerance гэдэг сувг дээр маань үн төлбөргүй тавьсан байгаа хичээлүүд. Тэгээд та одоо би энэ доор өөрийнхөө 3 сургалтынхаа линкийг тавьчих. Нэг нь болохоор манифестийн шинжлэх ухаан, нөгөөх нь болохоор мөнгө ба энерги, гурав дахь нь болохоор жаргалтай ээж, жаргалтай хүүхэд гэдэг ийм 3 янзын сургалт байгаа. Тэрний манифестийн шинжлэх ухаан гэдэг сургалтны бонус гэд 3 бонус хичээл байгаа. Тэр 3-ыг сонсоод үзэх юм бол яг энэ олон хэмжээст ертөнцийн талаар болон олон хэмжээст ертөнц болон хүний ухамсар хоорондоо яаж огтолцдог вэ гэдгийг би бүр маш дэлгэрэнгүй, маш ойлгомжтой тайлбарласан байгаа. Тэрийг сонсоод үзээрэй. За яагаад бас мөнгө ба энерги гэдэг сургалт орсон бэ гэхээр бид нар бүгдээрээ мөнгө гэдэг зүйлийг манифест хийхийг хүсдэг. Тэгээ их мөнгөтэй ах тусмаа бидний одоо худалдаж авах боломжтой зүйлсийн одоо тоо хэмжээ төрүүлцүүл ихсээд явнаа. Гэхдээ та бүхэн одоо энэ энергийн тухай одоо хорвоо ертөнцийн бүх зүйл энерги гэдгийг мэдээд авчлаа шүү дээ. Хэрвээ та нар энэ энерги тэгээд энэ энергиэрээ яаж манифест хийх юм бэ гэдгийг ойлгочих юм бол тэр нь одоо манифестийн шинжлэх ухаан гэдэг хичээл дээр дэлгэрэнгүй тайлбарласан байгаа. Тэгэх юм бол та нар мөнгөөр худалдаж авч болохгүй зүйлсийг амьдралдаа бүтээн. Жишээлх юм бол та маш сайхан одоо юуг заяаны ханыг та хизээч мөнгөөр худалдаж авч чадахгүй. Та үнэн ч найз нөхдийг хизээч одоо мөнгөөр худалдаж авч чадахгүй. Маш гоё дурсамжтай, сайн сайхан тэр мэдрэмж, тэр нэг хайр, инрэлтэй хин нэгэн хүн надад туслах, би хин нэгэн хүнд туслах гэдэг ч юм уу. Тэр мөнгөөр авах боломжгүй тэдгээр сайн сайхан зүйлсийг бид нар энергиэрээ манифест хийдэг. Тийм болохоор манифестийн шинжлэх ухааныг сонсох юм бол энергиэрээ яаж хүслээ биелүүлэх үедээ сурнаа. За тэгээд мөнгө ба энерги гэдэг тийм сургалтыг сонсох юм бол энэ бас л үн төлбөргүй миний токен тодлор сая дээр маань байгаа. Тэрийг сонсох юм бол мөнгө гэж яг юу юм? Мөнгө гэдэг зүйл чинь өөрөө гаднаасаа юу юм? Дотроосоо энерги талаасаа мөнгөний энерги гэдэг зүйл нь юу юм? Мөнгө гэдэг зүйл чинь өөрөө физик шин чанараараа материалын талаараа мөнгө гэж юу юм? Материалын бус талаараа мөнгө гэж юу юм бэ гэдгийг ингээд
тайлбарлсан байгаа. Харин жаргалтай ээж, жаргалтай хүүхэд гэдэг сургалтыг яагаад оруулсан юм бэ гэхээр та ээж хүн мөн ч вэ, биш ч вэ, эрэгтэй ч вэ, эмэгтэй ч вэ тэр сургалтыг сонсоод өөртөө хэрэгжүүлж болно. Яагаад гэвэл миний Talking Toddlers сувгийг маань ихэнхдээ ээжүүд сонсдог учраас би одоо ээж нартаа зориулаад жаргалтай ээж, жаргалтай хүүхэд гэдэг ийм сэдвийн хүрээнд хийчихсэн болохоос яг хүний сэтгэл зүйн эрүүл мэндийн талаар заадаг. Тэгээ бид нар ингээд өндөр давтамжтай байна, их энергитэй байна. Их энергитэй байх тусмаа их зүйлийг бид нар амьдралдаа бүтээж чадна. Тэгэхээр их энергитэй байна гэдэг чинь өөрөө бидний бие сэтгэл ухамсар маань эрүүл байхыг хэлдэг юм аа. Бидний бие эрүүл байж бид нар хүчтэй байна. Бидний сэтгэл эрүүл байж бид нар хас жаргалтай байна. Бидний ухамсар эрүүл байж бид нар сайн сайхан зүйлийг хүсэж мөрөөдөх болноо. Тийм болохоор жаргалтай ээж, жаргалтай хүүхэд гэдэг сургалт маань одоо би яаж өөрийнхөө сэтгэл гутралыг даван туулсан бэ? Би яаж төрсний дараах сэтгэл гутрал өөрийн сэтгэл санааны одоо сэтгэл зүйн эрүүл мэндийг одоо аврахад тэр сэтгэл гутралаас гараад өөрийнхөө энергийн давтамжийг нэмэгдүүлэхэд надад ямар ойлголт, ямар арга ухаанууд хэрэг болсон юм бэ гэдгийгээ тэр жаргалтай ээж, жаргалтай хүүхэд гэдэг сургалтаараа заасан байгаа. Тэгэхээр та жаргалтай ээж, жаргалтай хүүхэд гэдэг сургалтыг одоо сонсоод тэрийг амьдралдаа хэрэгжүүлэх юм бол та илүү аз жаргалтай болоод таны энергийн давтамж нэмэгдэнэ, энерги чи ихсэн. За та аль хэдийн ингээд их энергитэй болчлоо. Та яг аль хэдийн их мөнгөтэй болчлоо гэсэн үг. Гэхдээ та тэр мөнгөө юунд хөрөнгө оруулах вэ? Юу хөдөлж авах вэ гэдгээ мэдэхгүй байх юм бол та тэрийгээ ингээд өрн таран мөнгөө өрн таран хийгээд дуусгах шүү дээ. Тэгэхээр та яаж тэр энергийг бодит одоо хүсэл мөрөөдлийн биелүүлэхэд ашигладаг юм бэ гэдэг аргыг нь тэр манифестийн шинжлэх ухаан гэдэг сургалтаас нь сурж болно. Тэгээд та яаж өөрийн мөнгөтэй холбоотой одоо сөрөг итгэл үнэмшиллийг ингэж өөрчлөх вэ гэдгийг ойлгохыг эсвэл та мөнгө ба энерги, мөнгөний энерги гэдэг чинь юу юм бэ? Хорвоогийн бүх зүйл энерги юм бол мөнгөний энерги гэдэг нь яг юу юм бэ гэдгийг та мөнгө ба энерги гэдэг сургалтаас нь сурах боломжтой, ойлгох боломжтой. Тийм байна. За тэгээд бас нэг хэрвээ та одоо хүүхэдтэй байх юм бол энэ зүгээр л юм бонус мэдээлэл болгоод оруулчих. Би өөрийнхөө Instagram дээрээ юм юу таахгүй юу? Talking Toddlers гэд би Instagram хаягтай тэрэн дээрээ би ингээ хүүхдийн дэлгэцийн хамаарлын тухай мэдээллүүдийг дэлгэцийн хамаарлаас яаж одоо урьдчилан сэргийлэх үү? Хэрвээ таны хүүхд дэлгэцийн хамаарлалд орсон байх юм бол яаж тэр дэлгэцийн хамаарлаас нь гаргадсан бэ гэд би одоо зөвлөгөө өгдөг юм сургалт ордог. Тэгээд тэр маань өөрөө бас ямар ач холбогдолтой гэхээр дэлгэцийн хамааралч өөрөө ингээ хүүхдийн анхаарал төвлөрөх чадварыг бүр маш дороотуулж байдаг шүү дээ. Тэг хэрвээ бидний хүүхдүүд анхаарал төвлөрөх чадваргүй болчих юм бол том болоод нөгөө анхаарал нь хүсэж байгаа, мөрөөдөж байгаа зүйл дээрээ тогтохгүй болохоор чинь яаж бидний хүүхдэд том болоод ингээд хүсэл мөрөөдлийнхаа амьдралыг манифест хийж бүтээх юм бэ? Тэр би ингээ өөрийнхөө хүүхдүүдийн одоо ухамсар энэ нэг одоо манифест хийх хүсэл мөрөөдлөг биелүүлэх чадварыг нь хамгаалахын тулд энэ дэлгэцийн хамаарал гэдэг зүйлээс аль болох хамгаалж маш болгоомжтой хандаж байдаг. Тэгэд би 12 сарыг дуустал өөрийнхөө хүүхдийн одоо дэлгэцийн хамаарлаас яаж эмчилэх үү, эдгэх үү гэдэг юг сургалтаа 12 сарыг дуустал ингээ хүн төлбөргүй Talking Toddlers сувг дээр ингээд нээлттэйгээр тавьсан байгаа. Тэгээ 12 сарыг дуусгаар буцаагаад ингээ хаалттай төлбөртэйгээр сургалт авдаг болно. Тэгээд хэрвээ та хэд маань энийг сонирхож байгаа бол тэр бичлэгийн манай зэрэг бас цаг аваад зөвлөгөө авч болно. Тийм ээ. За ингээд өнөөдрийн бичлэгтэй хамт байсан баярлалаа. Тэгээд дараагийн бичлэгээрээ би нөгөө санал асуулган дээр хоёр гарч ирсэн нөгөө хоёр дахь сэдв болох гоо үзэсгэлэнг манифест хийж болох уу гэдэг сэдвээр ярих болноо. Тэгээд спойлер хэлэхэд болно. Тэгээ яаж манифест хийх боломжтой юм бэ гэдгийг нь ярих болно. Ингээд дараагийн бичлэгээр уулзлаа. Баяр таа.